За өдрөмжиг үзэгчтэй бид яг одоо Сэлэн аймгийн Мандал сумын харьяаргийн одоо Батнасантай уулзаад надад яг юу болсон бэ гэхээр Сэлэн аймгийн Мандал сумын засаг дарга Хадбаатар гэдэг хүний одоо хууль бус одоо үйл ажиллагаатай холбоотой тийм ээ одоо мөнгө зарцсантай холбоотой зүйл одоо асуудлыг одоо сумын одоо цагдаагийн газар болон албан тэмцэх газар төгсөн боловч тухайн асуудлыг одоо ямарч хилцгээргүй болгож одоо хэргийг гуйлсан гэж үзсэн учраас манайд хандсан юм а. За сайн байна уу өдрөм. За сайн байна уу. За наа Батнасан гэдэг би Сэлэн аймгийн Мандал сумаас сая өглөө ирсэн. За энэ Мандал сумын засаг дарга Хадбаатартай холбоотой одоо авилгатай тэмцэх газарт одоо Мандал энергийн дарга хийж байхдаа одоо нэг тоон нүүрс одоо 32,000 цасаар авах ёстой нэг одоо 110,000 тоон дотонд одоо 78,000 цас одоо ингэж идчихсэн. Тэгээ энийг бол 2-3 жил Мандал энергийн дарга хийж байхдаа одоо идээд ингээ сумын хөрөнгө одоо иргэдийн нэг татварлагчийн мөнгөөс идсэн. За энэ асуудлаар тэгээд одоо би авилгатай тэмцэх газар 25-ны 7 сард өгсөн боловч одоо хүртэл шийдэгдээгүй. Тэгээ хуулийн нөхцөлийн байгууллагаар явахын гутал одоо энэ авилгатай тэмцэх газар байна л гэдэг. Өнөөдөр хүртэл ирээл ингээ асуухан гутал аймгийн цагдаагийн мөрдөгч Минжээ гэдэг дээр байна мэн гэсэн ийм нэг төөрөлдүүлсэн юм яриад байгаа юм. Тэгээ ердөөс ингээ дээд доош шатных нь ямар ч хараа хянал байхгүй. Тэгээ энээс болоод одоо сая ингээл Мандал сумд одоо ингээд иргэд ингээд газар мазар авч яана гэсэн чи зүгээр жирийн иргэд газар авч чадахгүй жиж нөгөө мөнгө төгрөгтөө танилцалтай хүмүүс нь газар авцсан. Авцсны газрын алам мэдээд одоо хавар буулгая гэсэн боловч сумын дарга одоо ийм газартай холбоотой маргаан байж тийг гутлан чи бити ингээд дуграад ажил төрөлдөө явмаа гэж ингээд шал ондоо юм ярэ хөөд туугаад дарамт шал үзүүлдэг. Энийг нь иргэдийн урлагийн дарагт сая 1 сарын 5-нд уулзаа хийсэн. Ингэх яс байхгүй штэ. Чи одоо төрөөс үйлчлэг авах хэрэгтэй штэ гэд ингэдэг. Тэгээ ердөөс чи баг авилгатай тэмцэх газар өгөөчтэй яатсан маацыг ингээл хуулийн цоонхоо ашиглаад тийм ингээл иргэдэд дарамтлаа байж идэг. Тийм болох нь одоо энийг ингээд чөлөөлөл нь би авилгатай тэмцэх газар дахин уулзаад гомдол гаргачлаа сая өгөөд. Тэгээ дахиад ингээд хэрэглэх газрын дарагт нь өгсөн. Ердөөсөө чөлөөлөл нь энэ Мандал сум даяар ингээд сошиал ердөөсөө тавьсан байдаг. Тэгээ тэр байтугай бүр Мандал энергийн дарга хийж байхдаа одоо компьютер юу яатсан, хувийн сургалтын төлбөр 800,000 цаас гаргуулсан. Ердөөсөө ийм нэг хувийн ашиг. Одоо сая сумын дарга болоод жимсний дэлгүүр нээсэн зүгээрээ энэ мэдчихэж байгаа шүү. Хүнсний хүртэл. Тэгээ ийм ашиг хонжоо олсон энийг одоо энэ хууль сахиулахад энэ байгууллагууд нь зайлуулаач, арга хэмжээг нь аваач. Авахгүйгээс болоод ердөөс авилгатай тэмцэх газар өгөлдөө яатсан ийцгээд ингээд дагбалсан маягаар иргэдээ хааж боож байна. Тэ? Тэгээ газартай холбоотой юм ярих гол баг газар чамд хамаагүй зүгээрээ яриад сая оны 2 хоногийн өмнө он гараад 2 хоногийн өмнө зөвчтэй газрын асуудлыг өгөхөн зөв гэж байгаа байхгүй юу. Тэгэн гол нь газартай нуулзаад инхэн гол тэмээт мэдчихэна бидээс ямар хүнд өгсөн нь юу ч болоод байгаа мэдэхгүй. Тэгээ дээд доогуур ингээ хяналт тавьяач гэгээл ингээл өгсөн боловч нэг тодорхойгүй хачаачин хариу өгдөг. Тэгэл үсээс даргууд үдээсөө л ийм л биш үү тодорхой нэг хуулийн цорхоог ашиглаад. Тийм болохоор аймгийн дарга маргаа хүртэл бас зайл чөлөөлүүлдэрээ энэ даргаагаа би ямсан тултал нь явна. Тэгээ хэвлэл мэдээлэл Авилгатай тэмцэх газраар ороо тийм ээ өөрөө хэрийг бас үзсэн. Энэ яг ямар хариу гарсан бэ? Үдэгсэн чи үдээс тодорхой юу хэлээгүй шүү дээ. Одоо мөдөн байцаа шатанд явж гэсэн. Тэгээ танах төр хаана байгаад байгаа ялын хараа ихсэн чи танаас Сэлэн аймагт цагдаагийн газар байгаа шүү дээ. Жанчив гэдэг дээр байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр жанчив гэдэг нь одоо би бүр хаавга аймаг орж олно. Тэг би ийм нэг хачи юм. Тэгэн гол нь би ийм асуудал байна гэдгийг засгийн газар хэрэглэх газарт нь сая өөрөлдөө гаргацсан. Ерөн зүгээр энэ дээдүүл нь ердөөс энэ хууль нэлтийн байгууллага хууль мөл яриад байгаа мөгөл энэ нэг ганц сумын даргаас ихсүүлээд хариуцлага тооцож чадахгүй. Ийм төвшөнд хүрэл иргэдээ бухимдуулах хаавга хөдөөнөөс наачаашаа явуулаад байгаа. Одоо би энэ жанчвын л одоо тэгээ аймаг орж олохоос тэгжил шийдэхээс тэгээ ямар ч үнэн зүгийг одоо хэвлэл мэдээллийн байгууллага нийтлээд өгөөч, олон нийт хүргээд өгөөч. Хуулийн нөхцөлийн байгууллага ердөөс ажиллахгүй. Би сая бүр нүдэн дээр нь ороод ингээд уулзаад юу яалаа ердөөс нэг арга цаасан л юм хэлж байна. Тэгээд одоо танаа байгууллагад ямар ч хандаад ингээд олон нийт хүргээд өгөх гэсэн юм л хүсэлтэй байна. Тэгээ ганцхан нүүрс гэхгүй эн чинь сургалтын төлбөрөө төлүүлсэн. 4 сая 500 мянгаар компьютер аваад хэрэгээ хувьдаа аваа явуулсан. Тэгэн гутлаа зүг зүгээр эрх мэдэл албан тушаал хөөцөлтэй сумын орлон морлогчоо хүртэл харлуулж ирсэн бүр нарийн юм байгаа байхгүй юу. Энийг нь яг хуулийн өрөөнд яваад ирэх гутлын шийднэ. Тэгээд ердөөсөө ингээд өөрийнхөө талд өөрийнхөө одоо тэр Мандал энерги гэдэг дулааны уурын зурх нь болохоор хадаагийн хувийнх нь болцсон юм байгаа байхгүй. Боо гар өрлөө тавьчихсан. Ердөөс энэ тодорхой одоо аймгийн дарга хүртэл шалгаараа тэр чинь Мандал энергийн ихтлэн одоо өөрийнхөө танил тал өнөө авцсан. Тэгвэл ямар шалгуур байхгүй. Тэгвэл нөгөө нэг одоо энд хэрэгдэл байгаа нэрэн зогцсон тэр гав гэдгийг бас
дэд бүтцийн ажилтнаар аваад буцаж чөлөөлөд ашиг олоод одоо нөгөө унгалаа сонсмол аваад ингээ ашиг хөөж байгаа байхгүй энэ нүүрснийхээ мөнгөөр. Тэгүн гоо буцаагаад тэр мандлын нэрүүдэд тавьчихсан. Хэвдөөс ийм л юм байгаад байгаа. Тэгээ иргэдэн хүртэл мэдээд байгаа болох нь би тэгээ ингээ явж чинь явцсан тэгээ хэцүү хүртэл явнаа. Тэгээ За үзэгчтэй нэг юм та бүхэндээ Сэлэнг аймгийн Мандал сумын иргэн Батнасны одоо дуу хоолойг хүргэн ажиллаа. За та бүхэн сая сонсончлон Сэлэнг аймгийн Мандал сумын засаг дарга Хатуутар гэдэг иргэн одоо 1 тонн нүүрс тутмаас 78,000 төгрөг иддэг. За үүнийг нь одоо албатай тэмцэх газарт өгөх шалгуулсан иргэнийг харлуулж сум орон нутгаараа одоо адуулж тиймээ төрийн байгууллага хүртэл тухайн иргэнд үйлчилдэггүй. Энэ эрүүн гэмтэрэг хүртэл үүсчихсэн ингэ явж байна. За яг энэ Мандал сумын засаг дарга болон одоо энэ иргэдийн хурлын дарга тийм ээ энэ газрын албаны хүмүүст үйлчлдэг хууль гэж байна уу? Энэ хүмүүст ямар хүмүүст хариулт тооцох ёстой юм бэ? За тухайн асуудлыг манай сайтын зүгээс таашаасан одоо шат шатны байгууллагаас нь тодруулан хүргэн ажилласаар байх болно анхаарал хандуулсан явдалд баярлалаа.